2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр иргэд олон нийтийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон төлөөлөгч та бүхэндээ баяр хүргэж ажлын амжилт хүсье. Та бүхнийхээ орон нутгийн төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төслийн зүгээс орон нутгийн төсвийн удирдлага гарын авлага болон цуврал хичээлүүдийг бэлтгэн хургуулж байна. Энэ удаагийн хичээлээр орон нутгийн төсөв түүний эрх зүйн зохицуулалтын талаар та бүхэнд мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид хуваагдана засаг захиргааны нэгж болох аймаг нийслэл сум дүүрэг бол хуулиар тусгаалan олгосон чиг үүрэг өөрийн удирдлага бүхий засаг захиргаа нутаг дэвсгэр эдийн засаг нийгмийн цогцлбор байхаар хуульчилсан. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд засаг захиргааны нэгжүүдийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлэл, байгалийн нөөц баялаг, орон нутгийн бүх төрлийн өмчийн үйлдвэрлэл үйлчилгээний орлогоос бий болсон хуримтлал, албан татвар, төлбөр хураамжаас бүрдэн аймаг нийслэл сум дүүрэг нь төсөвтэй байна. Аймаг нийслэл сум дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлгнах үйл ажиллагааг төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна гэж хуульчилсан. Монгол улс нэгдсэн төсөвтэй улс. Монгол улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв багтдаг. Энэхүү төсвийн үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, төсөв захирагч нар төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бол төсвийн хуулиар тогтоосон үндсэн зарчмуудыг баримталж хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнд төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, иж бүрэн байх, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлсэн байх, төсвийн ил тод байдлыг хангасан байх, хариуцлагатай байх гэсэн зарчмуудыг бол хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Эдгээр төсвийг захиран зарцуулагчдыг бол үндсэн 3 ангилдаг. Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч гэж ангилдаг байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд бол өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарлах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлгнах эрх бүхий хүмүүсийг төсвийн ерөнхийлөн захирагч гэж нэрлэж байгаа. Орон нутгийн төсвийн хувьд иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бол тухайн шатны иргэдийн хурлын төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг сумын засаг дарга тухайн шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч байгаа. Төсвийн төвлөрүүлэн захирагч гэдэг нь бол төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарлсан чигүүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчд хуваарлах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлгнах эрх бүхий этгээдийг төсвийн төвлөрүүлэн захирагч гэж нэрлэж байгаа. Орон нутгийн төсвийн хувьд төлөөлөн гүйцэтгэх гэрээний дагуу тусгай зорилтын шилжүүлгээр санхүүжиж буй байгууллагуудын хувьд аймаг сумын засаг дарга нар бол төвлөрүүлэн захирагчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Төсвийн шууд захирагч гэдэг нь бол төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарлсан чиг үүргийг төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлгнах эрх бүхий этгээдийг төсвийн шууд захирагч гэж нэрлэж байгаа. Төсвийн шууд захирагч гэдэг нь үндсэндээ төсвийн байгууллагын дарга эрхлэгч нар бол энэ төсвийн шууд захирагчд хамаарч байна. Монгол Улсын төсвийн тухай хуульд аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн шатны төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж хуваарлан зарцуулж байгаа хөрөнгийг орон нутгийн төсөв гэж тодорхойлсон байгаа. Нэг үгээр хэлбэл нутгийн удирдлагын чигүүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн нөөцийг хуримтлуулан бодлогын наривчилсан төлөвлөгөө, мөн хуулийн дагуу 1 жилийн хугацаанд нутгийн удирдлагын зүгээс иргэдийнхээ амжиргааны нөхцөлийг тоон болон чанарын түвшинд өөрчлөх төлөвлөгөөний мөнгөн илэрхийлэл бол орон нутгийн төсөв юм аа.
та бүхэн маань дэлгэцэн дээр төсвийн орлого, төсвийн зарлагын бүтцийг харж байна. Инхээр төсвийн зарлагын их үүсвэрүүд бол тодорхой орлогын их үүсвэртэйгээ уялдаж байдаг. За ингээ өнгөөр ялгаж харуулсан байгаа та бүхэн маань анхаараарай. Ингээд орон нутгийн төсвийн суурь зарлагыг санхүүжүүлэх их үүсвэр нь орон нутгийн төсвийн суурь орлого, дээчдний төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг байна. За орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний зардлын их үүсвэр нь орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг байна. За төлөөлөн гүйцэтгэх гэрээний үндсэн дээр тусгай зорилтын шилжүүлгээр санхүүжүүлэх байгууллагуудын зардлын их үүсвэр нь бол тусгай зорилтын шилжүүлэг байна. За эдгээр одоо зардлын их үүсвэрийг санхүүжүүлэх орлогын их үүсвэрүүдийг бол аль нэгэн одоо үйл ажиллагаа шилжүүлэн зарцуулахыг хуулиар хориглосон байдаг. Орон нутгийн төсвийн суурь орлого гэж одоо тухайн шатны төсөвт орох татврын доод хувь хэмжээгээр тооцсон орлого болон татврын бус орлогын нийлбэрийг хэлж байна. За орон нутгийн төсвийн суурь зарлагад орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон урсгал болон хөрөнгийн зарлага, за мөн нийгмийн халамж асрамж үйлчлэгээ үзүүлэх зохион байгуулалттай холбогдсон зардлууд, за мөн орон нутгийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргийлэх чиг үүрэгтэй холбогдсон урсгал зардлын нийлбэр бол орон нутгийн төсвийн суурь зарлагыг бүрдүүлж байгаа. За орон нутгийн төсвийн суурь орлого, суурь зарлагын зөрүүг бол орон нутгийн төсвийн алдагдал гэж үздэг. За орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг бол дээд шатны төсвөөс санхүүжүүлж байна.